Самар хэдвэл ухаантай болно. Та энэхүү рекламыг санаж байна уу? Та надаар хэлүүлдэггүй энэ үгийг олон сонсч байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл энэ нь үнэхээр үний эсхийг өнөөдөр хамтдаа олж мэдцгээе. Самар нь дараах тэжээлэг бодисуудыг агуулдаг байна. Үүнд омега 3 тосны хүчил, витамин E, магний, поли хүчил, антиоксидантууд. Эдгээр нь тархины эсийг хөгшрөлд, стресс, өрөвслөөс хамгаалж анхаарал, ой тогтоолтыг дэмждэг болохыг олон судалгаа баталсан байна. 2015 онд Харвардд хийсэн судалгаагаар самрыг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн ой санамж, сэтгэн бодох чадвар илүү сайн байжээ. IQ шууд өснө гэж хэлж болохгүй ч тархины эрүүл мэндэд бодит төрнөлөө үзүүлдэг гэдэг нь баталгаатай байна. Гэхдээ самар нь зөвхөн тархи гэлтгүй зүрх, сэтгэл санаа бүгдэд нөлөөлдөг. Гэхдээ яг аль нь яаж гэдгийг одоо тайлбарлая. Хушиг нь омега 3-оор баялаг, өрөвслийн эсрэг, ой тогтоолтыг дэмждэг хамгийн сайн хүнс юм. Хэрвээ сайн анзаарвал хэлбэр нь ч гэсэн тархитай адилхан. Буйс бидний мэдхээр алмонд, кальц, витамин E, антиоксидантууд ихээр агуулдаг учраас тархины эсийг хамгаалж, арьс үсийг эргэлжүүлж, тархины хүчил төрөгч хэмжээг ихсэгдэг байна. Кишью цайр, магний, төмрөөр баялаг ба сэтгэл санааг доктортой байлгаж тархлааг дэмждэг байна. Ойн самар витамин B-гээр баялаг, мэдрэлийн систем, зүрх судас, эсийг хамгаалдаг антиоксиданттай. Газрын самар буюу бидний хамгийн өөргөө эргэлдэг самар. Уур гэхдээ витамин B3-тай анхаарал энерги нэмэгдүүлдэгч харшил үүсгэх эрсдэлтэй тул болгоомжтой эргэлдэх хэрэгтэй. Мөн самар нь зүрхний өвчлөлийг багасгаж, цусан дахь сахарын хэмжээг докторжуулж, арьс үсийг эрүүл байлгадаг байна. Мөн удаан шингэдэг учраас турхад хүртэл тусалдаг байна. Гэхдээ самар бол калори өндөртэй хүнс юм. Иймд хэтрүүлж идвэл жин нэмэх эрсдэлтэй. Өдөрт 20-30 г буюу хатаг самар хэрэглэх нь хамгийн тохиромжтой байна. Мөн хэрвээ давсалж, эсвэл чихэр өөр зүйлтэй хамт идвэл эсвэргээрээ цөрөг нөлөө үзүүлж болох юм. Тэгэхээр самар идлээгээд гинт Эйнштейн шиг ухаантай болохгүй ч тархины үйл ажиллагаанд үнэхээр эерэг нөлөөтэй гэдг нь батлагдсан байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайктаар subscribe хийхээ бүү мартаарай. Дараагийн удаа илүү сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Баяр таа.